Тэгээд энэ 6 сайдыг өргөлөө гэхэд нь би бас бодсон юм аа. Гэхдээ эн чи одоо намын шийдвэр мэдвэр гэж юу яриад байна. Гол нь энэ хууль дүрм юу илээ. Хоёрдугаарт нь 6 дотор сайн ч ажилласан сайд бий, муу ч ажилласан сайд бий. Энэ үлдэж байгаа дотор сайн ч бий, муу ч бий. Уул нь муу ажилласан сайдуудаа нэн дөрвөнд солихын ёстой болов уу гэж. Гэхдээ одоо ингээд сая ардын намын хэлсэн үгнээс би бүр явсанд нь их баярлж байна. Яг тэгэхээр оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулсан бохир зүйлийг манай ажлын хэсэг удахгүй гаргаж тавина гэж. Би өөрөө баярлаад байна шүү. Яг тэгэхээр энэ ажлын хэсэг нь одоо нэг ашгүй дүгнэлт мөнгөлтэй гаргаж бидэнтэй нийлэх юм байна. Бид чинь энэ оюу толгой гэрээ чинь бохир болчлоо, болоо болчлоо. Энэ ерөнхий сайдыг огцруулъя. Энэ хүн ер нь яв гэд гар үсэг зурхад ардын намынхан минь гар үсгээ харамлсан шүү. Цэвэрхэн байгаа, аятайхан байгаа. Батэрдэн аврагууллаа тэгээгүй. Аврагуул бас доктор 1-2 хүн юм биш. Нам бол тэгээгүй шүү. Нам бодлогоор бол гар үсэг зурхгүй гэд бүр маш хатуу хэлснээ би бол намын удирдлагын төвшөнд нь бол би санаж байна. Тэгэхээр одоо нөгөө зөвшөлтслийн ардчлал дарангуйлаас фашизм гэдэг чинь зөвшөлтслийн ардчлал фашизм юм гэж. Тэгэхээр өнөөдөр юу гэх юм бол өнөөдөр ашгүй нэг талдаа гараад ингээд бас нэг ард түмэнд үнэн мэдээлэл, үнэн хариуцлага гаргах гэнэ үү гэдэгт нь бол баяртай байна. За би ерөнхий сайдаас нэг зүйл асууя. Одоо таныг огцруулъя гэд 19 гар үсэг зурж хүрхгүй юм. Тэгээд энэ ардын намынхаа аймхаа юм шиг уул нь ингээд зэрэгцүүлээд болохгүй байгаа нэгэ түрүүнээс хойш одоо энд байгаа ардын намынхан бүгд хэлэх байх л та. Танаа тэр сайд олигтой ажиллаагүй. Ер нь бол энд бас бохир хүмүүс үлдсэн шүү ч гэдэг юм уу. Гэхдээ та нар тэр болохгүй байгаа сайдуудаас өргөн барихгүй байсан юм уу? Одоо энийг одоо юу гэдэг энэ 6 асуудал шийдэгдсэний дараа ер нь наацхан нэг 2 сайд бол явах ёстой шүү. Баяр цогт сайд байна. Пүрвсэрэн байна. Нэг нь гадаад орчинд нүдний улаа болгож байна. Өчнөө хүмүүсийг ажилласан чөлөөсөн. Нөгөө баяр цогт чинь төрийн албыг бүснүүлсэн. Өргөдлийн мянган хорооноос засгийн газар чиглэл өгсөн шийдвэрийг огт биелүүлэхгүй байгаа. Энэ хүнийг нэгдүгээр ээлжинд би өргөн барина. Одоо өөрийнхөө хэмжээнд явна. Шудраг олон гишүүд байгаа дэмжих байх гэж бодож байна. Уул нь шудраг ерөнхий сайдтай бол уг нь энийг өргөн барьчих болдгүй юм уу? Заавал ингээл нэг булаагийн дэлгэж байгаа юм шиг биш. Энэ 6 дотор оруулж болоогүй байсан юм уу? Нэгдүгüүрт нь энийг асуумаар байна. Хоёрдугаарт нь одоо энэ 6-гаа бол та одоо сая ардын намх хилээд байна л да. Уйлчих гал хайрын захиа өгсөн штэ. Одоо юу гэдгийг юм наа өстө зөндөө гуйсан штэ. Одоо гуугаад харна аргагүй ирэх нь намынхныгаа бүр ятхан үнэмшүүлж бүр зарим нь баг хүчинтж жагаад бид нар зөвшөөрүүлснээ гай боллоо. Одоо яана гэд. Гэхдээ та одоо эднэрээс уучлах уу? Ардын намынхнаас уучлаарай. Би ингээд намынхаа шахаанд ороод баларлаа. Үндэ одоо та нарыг эвгүй байдалд хийчлээ гэж. Би бас нөгөө манай хувьсгал нам чинь нөгөө ардын намтайгаа одоо тасарсан мах өсөрсөн цус гэдэг шиг бас эднэрийг ийм эвгүй байдалд байгааг хараа өрөвдөдөх юм бас. Эдний маань ийм эвгүй байдалд оруулцсныг нь хараад бас бүр хатчин санагдаад их юм. Нэрэ хуурм ихэлсэн юм байгаа юм бол одоо уучлал гуйл да. Тий. Тэгэхгүй болохоор эднэр чинь бүр нийн үгүй хэлэхэд ард түмэн өрөвдөх чидсэн, өрөвдөхгүй байхад чидсэн юм байдал үүсгээд ярианыхаа ихэнд одоо бараг 7-8 минут нэрэ гомдоод нь шүү дээ. Уулын төрийн ажлыг өгдөг, авдаг. Тэгээ хоёр талдаа гараад за ингээл явчих хэрэгтэй байхад ерөөсө бид нэр үнэхээр гомдолтой байна. Намынхныгаа бас энэ итгүүлэн үнэмшүүлэхэд үнэхээр хэцүү байсан шүү гэдээ яриад тэгээ аргагүй ихэн тэр захианаас чинь болоод ингээд итгэвчлээ гэдээ ингээд эдэг. Тийм юм болсон юм бол одоо уучлах уу гэдэг би асуух гэсэн. За гуравт нь болохоор ер нь одоо энэ оюу толгой дээр одоо бид нар нийлэх юм шиг байна. Ер нь энэ гэрээ ер нь болохоо байчаад байгаа л да. Та энэ дээр өөрөө ямар хариуцлага үүрэх вэ? Тэр үүрэх одоо ямар ард түмнийг өнөөдөр Монголын төрийг өнөөдөр ийм ичвэгтэр байдал оруулсныхаа төлөө та өөрөө бие дааж хариуцлага үүрэхгүй юм уу? Сайн дураараа огцрохгүй юм уу? Заавал 19 гар үсгийг хүлээгээд одоо энэ дараагийн орж исэн 6-та та ажиллахад чадна гэж бодож байна уу? Ер нь бол эвгүй шүү дээ. Альва юм бол нэг голын усанд 2 удаа сэлдэггүй гэж нэг юм болцсон зүйлийг цоо шин болгоод аваа явахад хэцүү л дээ. Тань тийм итгэл үнэмшил төрөх үү? Энэ дээр та нэг хариулж өгөөч. Баярлалаа.